Хангул дүүргийн 11-р хороо Зайсангийн аманд 2016 онд баригдаж ашиглалтанд орсон English Garden хотхон тусгай хамгаалалтын газар нутагт хортуудаа ялгаруулахгүй байх тухай хуулийг зөрчиж нам даралтын зуух ажиллуулж нүүрс шатааж байна. Завг нь 2017 оны 10-12 дугаар саруудад удаадараа нам даралтын зууха утаа гаргадаггүй цахилгаан зуухаар солих эсвэл төвийн дулаанд холбогдох албан шаардлагыг Оймон Wizard гэх хариуцагч компаниуд нь хөргүүлсэн байдаг ч өнөөдрийг хүртэл нүүрсээ түлсээр байгаа юм. За нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас нам даралтын зуухыг нь хаа гэсэн ч 50 айлын халаалт зогсож бүх юм нь хөлдөнө гэсэн тайлбараар амыг нь таглаж иржээ. За биднийг очих үед хариуцагч компаниж сөөхөнж эзэнгүй байлаа. Одоогор ямар нэгэн тайлбар өдөр халбасаар ирүүлээг байна. За одоо бид яг гүрийн одоо ингээ үйл ажиллагааг нь бол лацтаа зогсоох. Бид бол шаардлага үүсэж байгаа нөхцөл байдал. За одоо ингээ зогсоож байгаа энэ байгаа орон сууцны иргэдийн маань одоо байр савнууд юм хөлдөх аюулд учирч байгаа учраас шууд зогсоогоо одоо боломжгүй ингээ байж байна. Бид бол энэ аж ахуй нэгж энэ бол сая төгрөгөөр торгоод за тэгээд дахиад өргөн шаардлагатай явахаар ингэж ажиллахаар төлөвлөж байна. За түүнчлэн Хангул дүүргийн 11-р хороонд нам даралтын зуух ашиглаж нүүрс чатааж байгаа бас нэгэн газар нь Чандам нь худалдааны төв юм а. За бид яг одоо Хангул дүүргийн 11-р хороо Зайсан аманд байрлаж байгаа Чандам төв худалдаа үйлчилгээний барилга дээр бол ирсэн байна. За 2017 онд ашиглалтанд ороод 10 дугаар сараас бол нам даралтын зуух ашиглаж эхэлсэн юм байна тийм ээ. 12 дугаар сард хугацаатай албан мэдээлэл өгсөн боловч за өнөөдрийн хүртэл бол зөрчлөө арилгаагүй нам даралтын зуух ашиглаж байгаа гэдэг ийм зөрчилтэй байгаа юм байна. Хугацааныхын хувьд бол дуусчихсан. Одоо ямар арга хэмжээ авах вэ? Одоо бол энэ Баттерези гэх компани Чандам Зайсан гэдэг худалдааны төв 2017 оны 10 сараас эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Байгаль дээлтэй технологи ашиглаач, цахилгаан халаалтанд шилжээч гэсэн албан шаардлага өгсөн ба тэрний дагуу бол энэ компани бол ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Боломжууд бол зөндөө байгаа тийм. Ер нь бол боломж бол хангалттай байгаа. За нам даралтын зуух ажиллаж байгаа Чандам төвийн холбогдох албан тушаалтнаас яагаад нам даралтын зуухаас солихгүй байгаа? За хизээ төвийн дулаанд холбогдоход тодруулахад дараах хариултыг өгч байна. Одоо ингээд энэ цахилгаан юу ярих зал одоо тэр дулаанаас энэ жилдээ холбох өрх хугацааг нь яагаад тэгэл зогсоогол юм а болиулах өрх зогсоох юм байл. Ер нь ерөнхийдөө бол тэгжил зогсох юм байл л дээ. Одоо бол яг одоо бол шууд яцх бол. Тийм одоо тийм боломж байхгүй шүү дээ. Чимээр барилга үлдээгээд одоо өөр арга байхгүй. Тэгэл энэ жилдээ ингээд сая юу мөгийг бүрдүүлэл энэ одконы зуухны тэр чанар манар тэр хортоо нөхцөл яаж гаргадаг шүүлтүр тэр мөрийг бүрдүүлж өгсөн юм байлээ. За товчхондоо ирэх хавар хүртэл нам даралтын зуухаа ажиллуулж нүүрс шатаасаар байна гэсэн үг болж таарч байна. За дүн өвлөөр нам даралтын зуухыг нь шууд зогсоох боломжгүй. Гэтэл удаадараа шаардлага тавьдагч хүлээж авдаггүй энэ мэд аж ахуй нэгжүүд олон байдгийг нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын байцаагчид хэлж байлаа. За арга буюу 1 саяас 1.5 сая төгрөгөөр торгож дахин шаардлага хургуулахээс өөр арга байдаггүй байна. Завг нь утаатай тэмцэх нь дан ганц төрийн ажил биш, иргэн бүрийн аж ахуй нэгжүүрийн оролцоо идэвх чухал. Гэтэл утаа багтай хэсэгт нь ч энэ мэтээр нүүрсдүүлж хорт утаа ялгаруулсаар байна.